Энэ удаагийн дугаараар Махатма Ганди бичсэн From Yerevda Man нэр ном болон түүний амьдралын талаар ярих болно. Гандигийн нэрийг мэддэгч, амьдралыг нь мэддэг хүн цөөхөн байх. Гэхдээ энэ нэг өвгөн яг ямар гавьяа байгуулаад дэлхийг хэрхэн өөрчилсөн юм бэ? Цаашлаа түүний философи өнөөгийн бидэнд яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг мэдэх нь чухал юм санагддаг. Одоо ингээд Ганди гэдэг нэрийг сонсохоор агуу хүн, надаас тэсөөр, төрөлхийн лидершиптэй хүн гэж бодогдож магадгүй ч залуу наснда ямар ч хүсэл зориггүй, хүнтэй хэдэн үг сольж чадахгүй тэр байтугай архит амхинд орсон нэгэн байсан. Тийм хүн хэрхэн өөрийгөө өөрчилж, их орноо тусгаар тогтнуулж, дэлхийг өөрчилж чадсан бэ? Өнөөдөр түүний амьдралаас эхлээд Еревдагийг шоронд хоригдож байхдаа бичсэн захидлыг нь ярих болно. Бодлоо ослоод тухтай үз сонсорой гэж хүсье. Махатма Ганди 1869 онд Баян айлын баг хүү болж төрсөн. Аав нь устдаач алдартай мундаг бизнесмен байсан боловч хүн тийм байсангүй. Иргэн тойрны хүмүүс уусаж чадалгүй, болохгүй бүтгэн хүмүүстэй нийлж, тамхи татан, хулгай хийж, ямар ч хүсэл мөрөөдөлгүй. Дээрээс нь залуудаа ихнэр хүүхдээ болсон ч өөр бүсгүй сэтгэл алдарч байсан. Одоо ингээд Гандигээ сонсохоор итгэмээргүй авч залуу насндаа тийм гэгэрсэн бол байгаагүй. Харин ч эсрэгээрээ ердийн үнээс илүү шунал хүсэлт автсан, муухай бодолтой байсан гэж хэлж болно. Ганди Англид хуульчаар төгссөн. Аав шиг мундаг хүн болохын тулд төгсөөд энэ ихтэй буцаж ирж хуульчаар ажил хийгч, өөрийн дотгошоогоо цангаас олж, үзэл бодлоо шууд хэлж чадахгүй хэд удаа бүтлгүүдэж эцэст нь ажилгүй болдог. Тэгтэл нэг өдөр тэр Өмнөд Африкт очихоор шийддэг. Тухайн Өмнөд Африкт энэтхээс хар бор ажил хийхээр маш олон хүмүүс очдог байсан ч өмгөөлөгч сөөтэй байсан. Үүнийг ажил хийж мөнгө олох боломжийг харсан тэр Өмнөд Африкт хөл тавьсан юм. Энд болсон нэг үйл явдал түүний амьдралыг өөрчлөх болдог. Галт иргэн сууж байтал түүний тасалгаа руу цагаан ястай кондактор орж ирээд "Яг одоо нийтийн вагонд яв" гэж хэлдэг. Ганди "Надад 1-р зэргийн тасалгааны билет байгаа" гэж хэлэх боловч кондактор цагдаа дагуулж түүний вагоноос гүйж гаргадаг. Тухайн Өмнөд Африк Английн колоничлаас болоод арьсангур ялварлан гадуурх үзэл хүчтэй явагдаж байсан юм. Энэ үйл явдлаас олж Африкт байгаа элэг нийтнүүдэд хамгаалах ёстой гэж Гандигийн дотор хүчтэй хариуцлага, хүсэл зорилго ундарсан юм. Үүнээсээ шудраг бус улс төрийн эсрэг гарын үсгээс болгох, жагсаал хийх зэрэг төрөл бүрийн зүйл хийж ирсэн. Энэ унаас хамгийн алдартай нь Ахимса. Ахимса гэдэг нь хүч үл хэрэглэх үйл явдал юм. Английн гаргаж ирсэн шудраг бус хууль тогтоолыг бид дагаж мөрдөхгүй, эсэргүүцнэ. Гэхдээ эсэргүүцэхдээ хинч гар өрөхгүй, хинч хүч хэрэглэхгүй гэсэн санаа. Тухайн үеийн Английн засгийн газар зөвхөн энэтхэгчүүдэд өндөр татвар ногдуулах, энэтхэгчүүдийг хоорондоо гэрлэхийг хориглох зэргээр үнэхээр шудраг бус бодлоо явуулдаг байсан. Үүний эсрэг Ганди эдгээрийг дагаж мөрдөх хэрэггүй. Цагдаа ирж баривчлаа гэд хүч хэрэглэж тэмцэх хэрэггүй. Бөөндөө баригдаж, бөөндөө шоронд орё гэж хэлсэн юм. Эхлээд англичууд мэдээж тэднийг баривчилж, шоронд хийж байсан боловч мэдээж хоронгийн багтаамжидаг хязгаартай. Гандиг дагсан ард түмэн Англитэй тэсэр төвчээрээр өрсөлдөж, янзаа үзэж, эцэс нь Англи бууж өгч, шудраг бус хуулийг татан болгож чадсан юм. 20 жил хайрын оронд элэг нийтнүүдийнхаа төлөө тэмцсэн Ганди 1916 онд их орондоо харив. Түүний алдар зурхал энэтхэгтэй аяр тархаж, түүний баатар мэтэр ард түмэн өгтө авдаг. Тухайд энэтхэгт Английн колон байсан бөгөөд үүнээс гадна дотрооч исламын эсрэг хиндүү гэсэн шашны хагаралтай байсан. Ганди гарч ирснээр хүч хэрэглэлгүйгээр улс үндэстэй эвлэн нэгдэж байсан ч үнийг аюул гэж харсан Англи 1919 онд Rowlatt Act гэх харгас хууль батлах болдог. Тус хуулийн энэтхэгчүүдийг тушаалгүйгээр баривчилж, шүүгийн шийдвэргүйгээр шоронд ойр хууль юм. 1-р дайны үеэр англичууд энэтхэгт энэ дайн туслал эрхчлөө чинь батлан дай гэж хэлж 60,000 гаруй энэтхэгчүүд эрхчлөөний төлөө дайнд амь өргөцсөн байдаг. Гэтэл тэд амлалтаа биелүүлэлгүй ийм харгас хууль тогтоосон. Мэдээж Ганди чимээгүй байсангүй. Тэр үүний эсрэг зогсож бослого гаргадаг. Гэхдээ энэ бослого энгийн бослого биш. Энэтхэгчүүд бүгдээрээ ислам байна уу, хиндүү байна хамаагүй бөөндөө ажиллаа амарч, мацаг барьж, чимээгүйгээр мөргөлөвлөх үйл явдал болсон. 1919 оны 4-р сарын 6-нд энэтхэгт байсан дэлгүүр хоршоо, үйлдвэр, хоолны газар, сургууль бүгд амарч энэтхэгчүүд Английн эсрэг нэгдэж чадсан юм. Түүнчлэн тэд Английн бүтээгдэхүүнийг биш, өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж бойкот хийн. Энэтхэгт аяр Гандиг дагаж хүмүүс өөрсдөө хугацаа нэгдэг болов. Гандигийн сургийг харах юм бол тэр ихвчлэн утас ирж байдаг. Энэ нь Ганди ч бас өөрөө өдөр болго утас ирж тэмцэж байсны илрэл юм. Хинч ямар ч хүч хэрэглэлгүй, эвлэн нэгдэж тэмцэж байтал нэг өдөр 50 жагсаал хийх гэж суулгасан 1200 гаруй иргэдэг англичууд буудаж алав. Үүний эсрэг эргэж чимээгүй байж чадалгүй. Цагдаагийн газрыг шатааж 22 цагдаагийн амь үргэлддэг. Энэхүү үйл явдлын нүдэндээ харсан Ганди
хүчийг хүчээр эргүүлж байгаад гутарч олон нийтийн нүднээс далд ордог. Тэгсэн чсэн Ганди 1930 оны 3 дугаар сарын 12-нд эргэж ирдэг. Тэр ямар бодлого гаргаж юу сэдэж ирсэн бэ гэвэл тэр зүгээр алхсан. Тайвнаар гэрээсээ гарч давстай далайн эрг рүү чиглэн шав нарын амт алхсан. Тухайн үеийн нэтгэгт давсны хууль гэж байсан. Тус хууль нь англичуудаас бусна давс гаргаж, давс зарж болохгүй гэсэн хууль юм. Энэ нэтгэгт давсны нөө засар их байдаг боловч энэ давс бол өөрсдийнх нь биш. Зөвхөн англичуудын гих шуудраг бус хууль. Харин Ганди 368 км-ийн цаан байгаа далайн эрг рүү чиглэж алхаж эхэлсэн. Өөрийн гараар давс цуглуулахын төлөө тэр өөрийн хурдаар маш тайван алхсан. Замдаа амрах тусган бүртээ яагаад алхаж байгаагаа тайлбарлах хүмүүст хамтдаа давс гаргая гэж хэлж авсан. Тинүүхэнд талаа байна. Хүний амьдралд давс зайлшгүй хэрэгтэй. Тэгтэл яагаад би давс гаргаж болохгүй юм бэ? Ийхүү игэл асуулт тавьж алхсан гэдэг. Түүний удаанаар зоригтой алхаж байгаа нь яг л ариун мөргөл хийж буй мэт. Цуу яриа тосноос тосгонд дамжиж түүнийг дагах хүмүүс нэмэгдэж хэдэн мянган хүн цоо олгож хамт давсахаар яв. 4-р сарын 5-нд тэд эцэст нь эрэгт хүрч маш олон хүмүүс нэгдэж давс хийж эхлэв. Сарын дараах 5-р сарын 4-нд Ганди эцэст нь баригчлагдав. Англичууд мэдээ зүгээр ард суусангүй. Тэд хүч хэрэглэж нийт 10,000 гаруй хүнийг шоронд хийсэн. Тэгсэн ч гэсэн нэтгэгчүүд зогсолтгүй давс хийсээр Гандигийн сургаалыг дагаж хичнээн цагдаа нарт үхтлээ зодуулсан ч хинч гар хүрэлгүй. Хинч шудраг бус хуулийг дагаж мөрдлгүй. Твчсний эцэст Английн засгийн газар бууж өгч тус хуулийг татан буулгаж, шоронгоос суулгаж, нэгтгэгчүүд давсыг хэрэгжүүлээгөө буцааж авсан юм. Үүний дараа Ганди дэлхийд их алдартай болж, англичуудтай олон аруудагийн олон жилийн хилцээрийн үр дүнд 1946 онд тусаар тогтол нүднээр ирээд байв. Гэвч зөвхөн исламуудын ус байгуулах хүсэлтэй хүмүүс эсэргүүцэж, эцэст нь мөргөлдөө өгсөв. Хүмүүс зэвсэг барьж, хоорондоо алалдсан. Нийт 4700 орчим хүн нас оров. Ганди тосгон бүрээр явж, энэ мөргөлдөөнийг зогсоохын тулд мацаг барьж эхэлсэн. Энэтхийн баатар болох түүний бие нүдэн дээр өдөр ирэх тусам ясаар суулж, үүнийг харсан хүмүүс зэвсгээ орхиж гал зогсов. Хаанч хүмүүс бие алхаа байсныг хараад эцэст нь Ганди нэг аяг усуусан гэдэг. Гэтэл 1947 онд Хиндүү шашинтай итгэх ус, энтгэхээс гарч тусдаа улс болсон исламуудын Пакистан гих хоёр ус бий болж тусаар тогтнов. Энэ нэг ус хоёр ус болж бутарсан гэсэн үгөөд түүний хүсэл мөрөөдөл харамсалтайгаар биелэж чадсангүй. 1948 оны 1-р сарын 30-нд олон нийтэд үг хэлэх гэж байсан Ганди руу чиглэн нэгэн залуу зүрх рүү 3 ширхэг сум буудав. Тэр залуу хиндүү шашинтай байсан бөгөөд исламуудад хүртэл инэрмүү байсан Гандиг үзий ядаж хороосон гэдэг. Ийхүү түүний 78 жилийн шудраг ёсны төлөөх тэмцсэн амьдрал дууссан юм. Ганди 1930 онд шоронд хоригдож байхдаа өөрийн шавнартай хандаж бичсэн 7 оны ээлзэгтэл нь энэ удаагийн дугаар болох From Yerevda Mandir юм. Тэр өөрийн амьдралаар олж үзсэн мөн чанар, үнэн, хайр, инэрмүү байдал, тусаар тогтлох төлөөх тэмцлийн талаар бичсэн загтал байгаа. Ингээд түүний загтлын зарим хэсгийг тань уншиж өгье. Mahatma Gandhi From Yerevda Mandir. Баатар гэдэг сэлэм эсвэл бууг барьсан хүний хэлдэггүй. Айдасгүй сэтгэлээр зэвсэлсэн хүний хэлдэг юм. Зөвхөн айдас автсан нэг юм. Өөрийн бие сэлэм болон буугаар зэвсэлдэг юм. Хүч үл хэрэглэхэд илүү хүчтэй бодол санаа зориг шаарддаг. Хүч хэрэглэх хүн харин ч илүү айдас тунд орчдөг. Аливаа зүйлийг ивээр шийдэж чадахгүй. Тийм зориг ухаан байхгүй хүн л нудраг ашигладаг гэсэн үзэл бодол. Тухайн үед бослог гаргаж байхдаа Гандиг дагсан хүмүүс цагдаа зодуулахдаа бүр оочор үсгэж байсан. Оочрын ихэнд үхлээ балбуулсан хүн хөл дээрээ босоод оочрын ард нь дахиж шагсдаг. Ингээд яхаар зодож буй хүний сэтгэлийн өвдөлт, зодолж буй хүний биеийн өвдөлтөөс илүү болж эхэлдэг. Зодож буй хүний сэтгэлийг хөдөлгөх, дотроос сөрөх сайхан сэтгэлийг төрүүлэх. Энэ л түүний ах имсагийн хүч үл хэрэглэх арга байсан юм. Дайсантай нь хайрын дүрмээс ихэж чадахгүй тохиолдолд хүч хэрэглэж магадгүй. Тэгсэн ч та жинхэнэ хайраар сэтгэлээ дүүрэх юм бол дайснаа ялж чадна. Та дайснаа буруу зүйл хийж байна гэж бодовч хурлалгүйгээр. Шаардлагатай бол та өөрөө зовлон үүрэх зоригтой байх хэрэгтэй. Энэхүү дүрмийн сахих аваас зам таарах саад бүхэн өөрөө арилж устгах болно. Энэ бол түүний хайрын талаарх үзэл бодол. Хүн хүнээс өөрөөсөө өөр талыг мэдэрсэн үедээ хайрыг мэдэрдэг. Үүний адил хүн хүнээсээ өөртөө ижил талыг мэдэрсэн үедээ ч бас хайрыг мэдэрдэг.
Гандигийн хувьд хайр гэдэг нь энэ хоёр талын огтлолцол юм. Бид хэдий өөр үзэл бодолтой, өөр нийгмийн статустай ч гэсэн бид ялгаагүй нэг л дэлхийн хүн. Сэтгэлээрээ байна уу, бие махбодороо байна уу, ялгаагүй л өвдөл мэдэрдэг. Ялгаагүй л хайраар дутдаг юмтай. Энэ л хүний мэдрэмжийг нөгөө хүндээ төрүүлэх нь түүний философийн чухал хэсэг гэж хэлж болно. Үнэн ирээ хайсан эртний аян чинь Ахисмагийн мөн чанарыг олж чадсан бол тоо. Түүний нүүр тусан асуудал бол намайг зовлон унгаас нэгийг өршөөх, аль эсвэл өшөө авах гэсэн сонголт байсан. Өшөө авах гэж улаарсан нэгэн уурш явахгүй. Нэгэн зэгтээ зогсохтой байдаг. Харин гайдарсан нэгнийг өршөөх нэгэн өөрөө урагшлахын зэрэгцээ. Дайсагнасан бусдыг хамтдаа дагуулж явдаг гэдгийг аян ч ухаарсан юм. Ихэндээ гайдарсан нэгнээс өшөөгөө авах гэж байсан ч ингэ тусан өөрийн ирээ хайсан үнэн нь өөрийн гадна биш, дотор нь байдгийг мэдэж авсан юм. Иймд тэр хүч ашиглах тусам үннээс улам холдож авсан. Учир нь гаднах хий уусан дайсантайгаа байлдаж байгаа үедээ дотор оршиж жинхэнэ дайснаа мартах учиртай тул. Миний урд байгаа энэ хүн бол миний дайсан. Энэ хүнээс л өшөөгөө авах, эсвэл энэ хүнийг л дийлэх ёстой гэж хүн бодоод байдаг. Гэтэл энэ уур хийлэн гэдэг зүйл өөрөө хүний доторх жинхэнэ дайсан юм. Хүн энэ дотор байгаа жинхэнэ дайснаа л ялан дийлэх ёстой болохоос биш. Нөгөө үнэл ав биш. Үүний төлөөх хамгийн зөв сонголт бол инэрэнгүй хайраар өршөөх явдал. Амьдрал маш олон төрлийн хүнтэй бид таардаг. Энэ дунд таалагдахгүй, танд гай тарьж, таны хуурам эхлэх, итгэлийг ч алдаж зовлон унгаа хүн гарч ирж л таарна. Гэхдээ тэр хүн бол таны дайсан биш. Тэр хүнээс өшөөгөө авлаа гэд таны сэтгэл цэлэг болчихгүй л автаа. Харин ч эсрэгээрээ өршөөх явдал бол хамгийн зоригтой сонголт байх бөгөөд нөгөө хүнээс ч гэсэн өөрчлөх хамгийн зөв сонголт гэж тэр үтсэн. Өршөж чадахгүй гих бодол өөрөө хүсч шунал байдаг. Үүнийг үгээр тайлбарлахад хэцүү байж магадгүй тул та миний контентыг дуустал нь үзэж сайтар ойлгосны дараа комент хэсгээр байгаа бичлэгийг үзээрэй. Энэ бол ислам шинжтэй хүний шүүх тэрэг бичлэг байгаа. Таны сэтгэлийг хөдөлгөж бодлыг ч өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Нэг имийг, нэг им нэг ирийг л хайрлахаа бас. Хоёр хүнээс бусад хороогийн хүмүүст юу үлдэх вүлээ? Тэр бол зүгээр л хамгийн чухал нь хоёр бие. Бусд нь яасан ч яах вэ гэж хэлж байгаагийн адил юм. Хоолыг ийм үж байгаагийн нэг адил хэрэглэхгүй болохгүй. Өөрөөр хэлбэл амттай эсгийн бодолгүй. Бид хэрэгтэй тодорхой хэмжээг л хэрэглэхгүй болохгүй. Эсээ их өрөөсгөл хайр халамжаас болж хүүхэд төрөл бүрийн ичийг хүртэн. Хүүхдийн эрүүл мэнд өгөө болж хуурамч амтад тасдаг. Тэгээд бид их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн төлөө зарцуулж эцэст нь эмзүүчийн хоол болдог. Чинээлээ хүмүүс хэрэггүй зүйлийг хураан нөөцөлж эцэст нь өрөнд хардаг. Нөгөөтэйгөр хэдэн сая ядуу хүмүүс идэх хоолгүй өлбөрч өгдөг. Хэрэг хүн бүхэн зөвхөн хэрэгтэй зүйлсээ л идэлвэл хороод нэг ч хүн зовлгүйгээр түмэн хангалуун амьдрах хэлээ. Энэ бол Гандигийн хайр, хоол, эд хөрөнгийн хүсэл шунлын талаарх үзэл бодол юм. Ганди өөрөө хүсэл шунлын боол байсан тул да үүнийг мэддэг болохоор энэ бодол хүрсэн гэж хэлж болно. Хайрын талаар гэхээс илүү биеийн талаар үзэл бодлоос байгаа. Ганди өөрөө ямар ч эсрэг хүснээ биелийнүүдээр огт харж болохгүй гэж хэлдэг. Энэ нэгтрийг ч хамаатуулна. Тэгээд эцэст нь их нэртэйгэж сексигээ таслан зогсоодог. Яг мэдээ заавал энийг даган дуурайх нь ч бас юу юм. Гэхдээ гол мессеж нь зөвхөн хоёр биенээ биш, хүн болгоныг хайрлах ёстой гэж байгаа юм. Мэдээж гэр бүл бол хамгийн чухал ч гэсэн танихгүй үнэссэн гэр бүлийн адил хайрлах ёстой гэсэн энэрэнгүй үзэл. Ислам болон хиндугийн шашинд хоол хүнсээ хүнд заавал туслах хэрэгтэй гэж заасан байдаг. Хоолны хүсэл шунлын хувьд илүү дутуу амтлагаар эрүүл мэндэ хохироож болохгүй гэсэн сургаал. Ялангуяа хүүхдээ эрхлүүлж байна гэд амтлагчтай хоол өгч эцэст нь том болоод тэр хороо гарах гэж мөнгө төлөх нь ямар утгагүй билээ гэж байгаа юм. Хөрөнгө, гэр бүл, бие махбод одоо байгаагийн адил тэнд оршиж байгаа нь үнэн. Энд бид тэдэндээ харьцах хандлага өөрчлөхөд л болно. Юмсыг үзэх хүсэл бодлоо өөрчлөх ёстой гэж байгаа юм. Үргэлжлүүлээд. Эдгээр зүйлс бүгд бидний эд зүйлс биш бөгөөд Бурханых юм. Энэ хороод нэг зүйл хүнийх биш. Бид өөрсдөө ч Бурханых юм. Гэтэл хүний хамгийн том хүсэл шунал бол тухайн хүн өөрөө юм. Хүн өөртөө хамгийн их шундаг. Гэтэл би гэдэг орчгой өөрөө өөрөгч нь биш. Энэ бол Бурханых гэж байгаа юм. Үүнтэй төстэй үзэл бодол буддаад байдаг. Энэ ертөнцийн бүхий л зүйлс хинээнийх биш. Та өөрөө ч таны хүүхдэж таних биш бөгөөд эрдөөлийн ертөнцийнх юм гэж. Хүн өөртөө шунснаас болоод эргэн тойрноо харахаа болж
чухал хүмүүсээ алдах, өөрийн боломжоо алдаж эхэлдэг. Та өөр дээрээ бодсон ч магадгүй ийм зүйл тохиож байсан байх. Хосын харилцаан дээр ч тэр хит их бие гэж өөрийгөө зөвтгөж, өөрийн үзэл бодлоо зөв гэж шунаж, нөгөөгөө бодлгүй алдах тохиолдол илбэг байдаг. Үүний нэгэн адил юмс шунах шиг өөртөө ч бас шунж болохгүй гэсэн утгатай. Аль чадхаараа ямар нэгэн зүйлийг хийгээдэг хандлага нь анхнаасаа шунал хүсэлтэд автсны шинж тэмдэг болно. 8 хүн аль чадхаараа тэр өдөр аль чадах хэмжээний мөнгө төлөе гэж шилдэггүй нэгэн адил Бурхан ч бас аль чадхаараа үнэн дагаж мөрдөн хэрэгжүүлнэ гэх хүний амлалт мэдүүлэлийг хүлээн зөвшөөрөхгүй л болов. Жигэн амлалт гэдэг нь сул дорой илрэл бус, хүч чадлын илрэл юм. Энэ бол Ганdiгийн үзэл бодлын хамгийн чухал хэсгийн нэг нь. Тэр өөрөө өөрийн үйлдэлээр анхнаасаа том зорилго тавьж үүнийг хэрэгжүүлж чадсан. Хизэж аль чадхаараа тэмцэн, аль чадхаараа өөрчлөн биш. Хуулийг татан буулгана, эрх чөлөөтэй болно, зодуулна. Яс арьс боллоо мацаг барьна гэж том амлалт өгч байсан. Яг л үн шиг хүн зоригтойгоор том зорилго тавих хэрэгтэй гэсэн санаа. Энгийн амьдрал ч тэр аль чадхаараа турна гэх юм бол шал худлаа сонсгож байгааз бодол маргааш шинжихэр эцэл явж байгаа. Харин үүний оронд 10 кг хасна. Яг энгийн тийг нэвэл илүү өндөр магадлалтай хэрэгжүүлж чадах байх. Хүн болгон мэдээж заавал улсаа өршөх шаардлагагүй ч хувьдаа өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх амьдралын том зорилготой, амьдралынхаа утга учиртай байх ёстой. Зарим хүний хувьд үнэн байхад, зарим хүний хувьд худал идэж болно. Гэхдээ үнэн гэрээ хайгаа нэг үнийг бодож хандлах хэрэггүй. Үнэн шудрах хичээл зүтгэлийг давтвал худал гэж харсан ид. Эцэст нь нэг л модоос ургасан тоо шиг ондоо үзэмжтэй навч гэдгийг анзаарах болно. Бурхан өөрөө хүн болгонд өөр ингэсэн үзэмжээрээ харж ирдэг. Гэхдээ бид Бурхан нэг л байдгийг мэднэ. Тэр үед Бурханы жинхэнэ нэр бол үнэн болох учиртай. Бурхан бол үнэн гэхээс лүү. Үнэн бол Бурхан гэхний илүү оновчтой аж. Хүний бодож гаргасан шашин бүгдээрээ бүрэн бүтэн бус гэж бодвол шашны сайн мууг харьцуулах асуудал үүсэх учиргүй. Бүхий шашин үнэн илтгэн үндэслэгддэг бол үүний зэрэгцээ бүгд бүрэн бүтэн бус бөгөөд дутагдaltaгүй гэж хэлж үлж чадна. Хинду болон исламын шашны зөрчил тухайд хамгийн хүнд асуудлуудын нэг байсныг түрүү ярьсан. Ганди өөрөө хинду шашинтай ч бусад шашны хизэж үүсэж байгаагүй. Тэр ухаалгаар шашин болон хэдий өөрчлөсөн бүгд л ялгаагүй үнэн гэрээ хайж байгаа гэсэн. Хүн өөрөө төгс биш. Энэ төгс биш орчихгүй хороо ертөнцийг үнэн хайвч төгс хариултыг олж чадахгүй. Иймээс төгс биш өөрөөр хүмүүс өөрийн гэсэн үнэн ирэл хийсний үр дүн нь төрөл бүрийн ондоо шашин. Тэрнээс биш бүгд л нэгэн зорилготой болохоос харж байгаа үнцэн л өөр төд юм. Энгийн амьдралээр буулгасан ч хүн болгон зүгээр л сайхан тавиан амьдрахыг хүсэж байгаа. Миний зүгээс тодруулал учир дутагдaltaй миний зүгээс харсан сайхан амьдрал. Чиний харсан сайхан амьдрал хүрэх зам мэдээж өөр аж болно. Гэхдээ хамгийн том зорилго нь сайхан амьдрах гэдэг нэг л зорилготой юм бол бие биенээ ойлгож дайсагдахгүй амьдрах учиртай байлээ. За энэхүү энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Ярил нэлээд олон зүйл байгаа ч Гандигийн хэлсэн хамгийн алдартай ишлэлийг танд хүргэе. Миний амьдрал бол миний хэлэх үгс юм. Маш олон алдартай философч нар үнний талаарх үгс үлдээсэн. Гэхдээ Гандигийн ялгаатай бол Гандигийн хийсэн зүйлсийг туусан амьдралыг харахад заавал хамаар биш. Зөвхөн үйлдэл л агуу их мессеж хүргэж чадсанд нь байгаа. Ялангуяа түүний инрэнгүй зан чанар гэдэг бол өнөөгийн монголчуудад хамгийн их дутагддаг тал юм санагддаг. Юм л бол бие биенээ үзий ядах төдийгүй бүр танихгүй мэдэхгүй ч байсан бид нар үзий яддаг. Үзий ядах, шүүмжлэх гэдэг бол өөр ойлголт. Энэ байдлаа жааханцсан засаж чадах юм бол манай нийгэм илүү сайхан болно гэдэгт би итгэдэг. Нэрээ харамсалтайгаар энэ ном Монгол орчуулагч аг байх. Гэхдээ хэрвээ та илүү их ном уншиж, давхар хэлээ сайжруулмаар байвал энэ удаагийн дугаарыг хүрэхэд тусалсан гэгээ боловсролын төвийг танд танилцуулъя. Гэгээ манд хятад англи хэлний маргаангүй шилдэг сургалтын газруудын нэг байгаа. Сургалтаа ном унших төр тулгуурлаж, эхлээд хэлдээ тасаад, дараа нь үг, дүрмгээд явдаг. Бүр хамгийн ихний хийдийн хичээл нь хэл бараг заахгүй. Хэрхэн сурах вэ гэдэг манай дутагтаад байдаг хамгийн чухал сэдвээр эхэлдэг. Хэл сурах гэдэг бол зүгээр л ширээн дээр үг дүрмнүүдэд болчихгүй. Зөв сурах аргыг эзэмшиж байж илүү үр дүнтэй суралцдаг. Нилээд ам сайтай газар байгаад бол танд итгэлээ санал болгож байна. Цаашид бас Монголд байхгүй гадны философийн номуудыг оруулахад тус олж байгаа гэгээдээ баярлалаа. Хэрвээ та сонирхож байвал тайлбар хэсэгт линкийг оруулсан байгаа шүү. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа, баяртай.